Хэвийн стандарт горимд D13 хөдөлгүүр нь ашиглалтын хугацаанд минутанд ойролцоогоор 117 литр тос шахдаг. Стандарт сервисийн интервалд дунджаар 34 литр хөдөлгүүрийн тос нь шүүх системээр ойролцоогоор 227 мянган удаа дамждаг. Энэ тосны хэмжээ дунджаар 3 олимпийн усан санг бүтэн дүүргэхдээ тэнцүү юм хөдөлгүүрийн тос нь тоос шороо металл, үермэг ус болон шаталтын үед үүсдэг хүчил болон бусад бохирдлыг шингээдэг эдгээр бохирдлууд нь эсэлдэж, гэмтэл үүсгэж, тосыг өтгөрүүлэн хөдөлгүүрийн эдэнгүүдэд тосны урсгалыг хязгаарлаж, дотоод шаталтын явцыг муутгаж байдаг. Хөдөлгүүрийн тос нь эдгээр бохирдлыг цэвэрлэх зорилгоор тусгай химийн аргаар боловсруулагддаг бөгөөд хөдөлгүүрийг өндөр гүйцэтгэлтэй ажилуулах, элэгдлийг удаашруулах үүрэгтэй юм. Чанар муу тоснууд нь хэрэглэх явцад саарл, сүйт тосны тундас үүсгэн ашиглалтын хугацаанаас өмнө цилиндрийн хамгаалалтын бүгднүүд болон холхивчийн элэгдлийг түргэсгэж, хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг богиносгодог. Харин сайн моторын тос нь элэгдэл үүсгэгч тоосон цэгийг цэвэрлэж, тосны тундасаас үүсэх элэгдлийг эрс бууруулдаг. Мөн тосны тундасыг шингээх учир вакуум шинж чанарыг хадгалж, тосны зурамтгай чанарыг дэмждэг. Чанар муутай хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийн цахилгаан гүйдлийг муутгах, тосны шүүлтүүрийн бөглөрл үүсгэх, дотоод шаталтыг бууруулах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байдаг. Сайн чанарын моторын тос нь өндөр температурт тэсвэртэй, халуун болон эсэлдлээс үүсэх баг бохирдлыг багасгаж, сервис үйлчилгээний хугацаанд хүчил төрөгчийн нөлөөллийг саармагжуулж, хөдөлгүүрийн дотор эдэнгдээр үүсэх эсэлдлээс хамгаалж байдаг. Тосны шүүр нь хөдөлгүүрийн тосноос тоос шороо, металлын ширхэг зэрэг бохирдлыг шүүм авч тосыг цэвэршүүлж, эдэнгүүдийн элэгдэл эвдэрлээс хамгаалдаг. Хэвийн стандарт ашиглалтын явцад тосны шүүлтүүрээр ойролцоогоор нийтдээ 3,785 мянган литр тос урсдаг. Тосны шүүлтүүрүүд нь хөдөлгүүрт хамгаалалт, тогтвортой ажиллахыг хангах үүднээс инженерийн нарийн шаардлагад нийцүүлэн бүтээгддэг ба чанар муу шүүлтүүрүүд ихэвчлэн доторх нь өргөн нүхтэй. Зөвхөн том бохирдлын хэсгүүдийг барьж, жижиг бохирдлуудыг шүүж чадахгүйгээр хөдөлгүүр рүү нэвтрүүлдэг. Харин чанар сайн шүүлтүүрүүд нь хүний өсний ширхгийг 6 дахин хуваасантай ижил жижиг бохирдлыгч шүүх боломжтой байдаг. Тосны шүүрний гадна бүрхүүлэн 218 PSI хүртэлх тосны даралтыг тэсвэрлэх гангаар хийгддэг. Харин чанар муу шүүлтүүр нь тос алдах, задарч илүү эвдэрлийг дагуулдаг. Маслын нацосоор шахагдсан тос хөдөлгүүрийн блокоор дамжин тосны шүүлтүүр рүү орно. Тосны шүүлтүүрийн дотор талын фибр болон синтетик материалтай шүүлтүүрт очсон тос нь тоос шороо, металл ширхэг, саармаг бохирдлыг шүүгээд хөдөлгүүрийн эдэнгүүд рүү дамжуулна. Хэрв тосны шүүлтүүрийн бохирдол их бол хавхлаг тосыг шүүлгүй шууд дамжуулж хөдөлгүүр тослохыг үргэлжлүүлнэ. Ингэснээр даралт хорогдож, эсвэл тос таслахаас сэргийлнэ. Хөдөлгүүрийн элэгдэл нь тосны чанараас шалтгаалдаг бөгөөд тосыг цэвэршүүлж, хөдөлгүүрийн эргэлтэнд оруулах үүргийг тосны шүүлтүүр гүйцэтгэдэг. Тиймээс сервис үйлчилгээний стандартыг ягштал баримтлах нь хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг хэвийн байлгаж, эдийн засгийн хэмнэлт хийхэд шууд нөлөөтэй байдаг.